Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. 7 хоног бүрийн мегмар лав гарагийн 14 цагаас Монгол телевизийн эфирээр Терминал 1 TV студиэс чөлөөт ярилцлага та бүхэнд хүрдэг. За өнөөдөр бид маш сонирхолтой зочинтой энэ студидтэй уулзахаар урайд байна. Энэ бол соёлын гавьяа цэцгэлдэн сэтгүүлч, судлаач Бадам Самбуу. Сайн байна уу? Сайхан зусч байна уу? Сайн байна. Сайхан зусч байна. За таныг үзэгчид хараад бол бас их баярлаж байгаа. Одоо 98 оноос хойш эфирээр үзэгчидтэйгээ өөрийн аяллаа цагаараа уулзч байсан. Өнөөдөр бас бидний эфирт урилга авч хүлээн авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. За нэвтрүүлэгтээ урьсан дэх баярлалаа. Одоо жаахан амьсгатаа л ирлээ. Яар сандраал шууд нэвтрүүлэг болохоор амжихгаал. Тэгэл ирлээ за. Их баярлалаа. Аяллаа цаг нэвтрүүлэг хэсэг завсарлаад байсан 21 хоногийн өмнө YouTube-д шин дугаар нийтлсэн байна. Тэгээ хэсэг завсарлаад эргэн уран бүтээлтэй орсонд тань баяр хүргэе. Буцаад одоо урдных шиг их олон цуврал ингээд явах. Сүүлийн үеийн санаачнасаа хуваалцаач та. Ер нь 2018 он гэдэг чи одоо 8 жилийн өмнө. 8 жилийн өмнө аяллаа цаг нэвтрүүлэг энэ төслөө зогсоосон юм. Тийм. Тэгээд одоо хүмүүс одоо нэвтрүүлгээ явуулаач гэж хэлдэг. Би болохоор зэрэг одоо хүн болгон утсаар хийдэг бүгд аялдаг болсон учраас одоо энэ хэрэгцээ нэг байхгүй хаа л гэж ингэж хэлдэг л байсан. Тэгээ саяхнаас тэр Inner World Journey гээд дотоод ертөнцийн аялал гэж нэрлэж байгаа нэг юм сонирхолтой компани хамт аялья. Та энэ тухайгаа сэтгэгдлээ нэвтрүүлэг бэлдэж бодно штэ гэсэн. Тэгээд яг бид нэр тохиолдлоор сая нэг нэвтрүүлгийг бэлдсэн. Нэг цагийн хугацаатай 60 минут их хурдтай. Одоо ч нэг хүмүүс 1-2 минутын үздэг үед хүмүүс үзэхгүй байх л гэж бодсон. Хууч өөрийнхөө форматаар бэлдсэн. Тэгсэн одоо олон хүн үзээд их сүйд болоод л таллаас уцтаа та одоо дахиад хийгээд эхэлж байгаа мó гоё байна энэ төр гээд. Гойдохтой биш байна уу гэсэн сонирхолтой байна гэсэн. Тэгээ яг одоо ерөнхийдөө нэг тийм байдлаар тэгээ яг зарим залуучууд бол хэлж л байгаа. Энэ Inner World Journey-хэн бол их өрөм цайл хийд юм байна. Тэгээд залуучууд хийж яах нь бол та нэвтрүүлгээ одоо буцаагаа сэргээгээч гэж. Тэгээд би бодохдоо бол үгүй яах вэ одоо бас тэгсэн чи яах вэ? Тэгтээ одоо ерөнхийдөө ажил ихцсэн учраас жаахан их хүнд ачаалттай биш. Хаяа бас нэг иймэрхүү байдлаар нэг юм жижигхэн төслүүд хэрэгжүүлээд ингээ хийж ивэл бас зүгээр юм байна. Тэрвээ боломж нь бүрдүүл гэсэн санаа. Одоо ч нөгөө аялын цаг production гэж хуучин миний удирдлаганд одоо үндсэндээ хүмүүс ажилтдаг байсан бол одоо ч нөгөө техник тоног төхөөрөм журам бүтээлчтэй бүгдийг байхгүй болгоод тараагаад өөр юм хийж байгаа болохоор ахаад тимийг бүрдүүлээд энэ аялын цаг нэвтрүүлэг шиг юмыг одоо хийгээд явна гэдэг бол нэлийн хичээл зүтгэл шаардсан, цаг хугацаа шаардсан зүйл болчихно гэж бодоод байж байгаа. Тийм. Тэгээ цааш хийгээчээ л гээд одоо тэгээ залуучууд хийлгмээр байна. Гэхдээ ачаал цөтөө жилдээ нэг цөөхөн ч юм уу ингээ хийж ивэл одоо хэрэгтэй штэ. Бүх юм нэг юм зурвас жижигхэн мэдээлэл богинохон сэтгэгдэл дасалданг байдлаар одоо ингээд мэдээлэл яваад байна. Тийм. Тэгээ ямар нэг юмны тухай юм тулхтай гэдэг юм уу, наривчилсан гэдэг юм уу. Утга учирын бүрэн хэмжээний гэдэг ийм одоо контентэд байхгүйгаас болоод энэ мэдлэгийн болоод мэдээллийн урсгал болвол хитрхи их хөнгөн болчих гээд байна. Тэгээ ганц нэг юм классик маягийн тийм ээ ийм хэлбэрийн ажлууд хэрэгтэй байна штэ гэж хэлж байгаа. Мэдээж хэрэг миний үеийнхэн бол миний урагшаа үеийнхэн бол урт утар юм нэлээд тэгээд бас нэг тийм яргаж мөн чанарын таниулсан юм дуртай тийм үеийнхэн одоо бол ингээд бүгдээрээ ийм богинохон юм дотор хурдтай явсаар угаад ер нь дараагийн жирэлцсэн юмнууд болчих нь үгүй гэж тийм жирэлцсэн хүмүүс болчих. Тийм учраас л тэгж байгаа юм. Тэгэл би үзэхгүй байх л гэж бодсон юм. За яг энэ ч урт юм тэгээ дандаа таслаад ингээ үзүүлчих гэсэн чинь бүр цагийн имийг энэ төр үзсэн хүн зөнтэй байгаад байна. Тэгэл бас гайхаал. Тэгэл нөгөө талд нөгөө мэдлэг мэдээллийн цангаа бий болж ийн гэдэг нь бас үнэн байж таарч юм ээ. Нэг дээр тийм. Эрэлт байгаа учраас нийлүүлэлт сайн байна л гэж үзэх гэдэг шүү дээ. Тий яг ямар ч цаг үед л бүх хэлбэрийн арга хэлбэрүүд ямар ч салбаруудад байх ёстой. Мэдээж нэг юм богинохон хэсгүүд байж хахад, хялбархан хэсгүүд байж хахад илүү хүчтэй толготой тийм хэсгүүд бас байдаг л учиртай. Тэгээ Монголд бол хэтэрхий тийм тал нь их оцорчод байна уу. Яг нь ер нь бол телевизүүд бол ингээд
гадны баримтат кино, гадны аяллууд тулахтай одоо хийсэн юмнууд бол гаргаж ил байгаа. Гэхдээ тэр нь нөгөөх гадныхны хийсэн буюу Монгол хүний зүрх сэтгэл мэдлэг чадвараар харсан зүйл биш. Бидний дотроос ургасан зүйл биш. Учираас дандаа тэр бусдаас суралцдаг, өөрсдөө хийдгүү, бусдын юм ашигладаг тийм маягийн хэм маягаар бол бүх юмыг авчиж бас болохгүй юм шиг байгаа юм. Тийм учраас Монголд тиймэрхүү контентэд үйлдвэрлэдэг тийм секторууд байх ёстой. Ер нь бол гонигтай штэ. Монгол бол одоо нөгөө баримтат кино гэж олигтой хөгжөөгөө. Хуучин одоо миний дээд ах нар бидний үеийнхэн баримтат кино үйлдвэрээр жаахан оролдож исэн. Баримт кино гэдэг нь бол илүү тэр мэдлэг мэдээллийг уялдуулсан одоо сайтар зүйлүүд байх ёстой. Тэгээд тэр зүйлүүд бол Монголд бүрэн дүүрэн одоо хөгжих болцоо байгаагүй. Яг гэвэл энэ чинь мөнгө төгрөгийн асуудал. Тэгээд уран бүтээлчдийн асуудал. Тэгээд асралтгүй байх тухай асуудал гэдэг ингээд ирэхдээ энэ бол дандаа тийм олон уран бүтээлчд хүсэж баг багаар хийж исэн боловч тэр нь тийм Монголд нэг үр дүнтэй биш юм. Ягаад одоо жишээ нь Японч гэдэг юм уу, Их Британч гэдэг юм уу, Америк. За одоо сүүлийн үед хятадууд их янз бүрийн салбарууд их тулхтай баримт кинод хийгээд байна гэдэг бол энэ бол зөвхөн мэдээлэл биш. Мэдлэг, соёлыг төгөж байгаа. Тэгэхээр ийм юмд бол нийгмийн тодорхой институтүүд хүч чадалтай хэсгүүд нь одоо санхүүжүүлэх хэсгүүд нь тийм ээ төрн эсвэл одоо жишээ нь санхүүжүүлэгчд нь сонирхлын бүлгүүд ингэж хамтарч одоо ийм контентуудыг хийж явах хэрэгтэй. Энэ аль ч үедээ байдаг. Гэхдээ дандаа энэ нь бол өөрөө ургаж бүтээлчд тээж хийх нь маш ховор. Тодорхой сонирхлын бүлгүүд механизмаар хөшүүргээр дамжиж ингэж одоо ийм мэдлэгүүд үлддэг юм учиртай. Тэгэхээр нөгөө нүүдэлчин гэдэг шиг л дээр үедл бид нэр түүх соёлоо үлдээдгүүл дандаа гээл давхиж явдаг нөхөр байсан. Одоо хүртэл яг иймэрхүү зүйлийн юмд анхаарал хандуулахгүй. Тэр нь жахан соловтор хിവэрэл ингээд нийгэм хөгжөөд байдаг. Тэр хэсэг нь ингээд хөгжөдөг. Энэ хөгжихгүй байна гэдэг нь өөрөө нийгэм дотор олон зүйл хөгжихгүйтэй уялдчихдаг. Нөгөөд гурван барилга нь хөгжихгүй, бүтээн байгуулалт нь хөгжихгүй, үйлдвэрлэл нь хөгжихгүй, том төслүүд нь хөгжихгүй гэдэг ингээд нөгөө бүх мэдлэг, бүтээн байгуулалт бүх зүйлс нь одоо нөгөө тулхтай биш зөвхөн мэрэгжилтнүүдээр тээгдэж авдаг. Нийгмийн соёл болж тэлдэггүй. Нийгмийн соёлын хэсэг болдгоо. Ингээд нэг иймэрхүү болоо явждаг л гэж л бодогддог. Юм байгаа юм. 18 онд та аяллаа цаг төслөө зогсоогоод 8 жилийн дараа сая таны хэлэхээр би харсан чи Inner World Journey гэдэг төсөлтэй хамт ингээд явсан байна. Тэгэхээр яг нь нэрнээс нь хүртэл ингээд сонсоход бас их нэлээд гүн утга агуулгатай сонгож очсон газрыг ч гэсэн харахад их тийм бурханлаг, шашинлаг тийм газар. Тэгээд таасаа хэллээ мэдлэг, мэдээлэл энэ ийм зүйлийн цангаа нэгдгэрт байгаагаас гадна нөгөө талдаа бас одоо энэ баримтат киноны ч юм уу төрөл жанр бол манад багахан ингээ хийгдээд байдаг гэж байна. Одоо жишээл баримтат кино гэхээр одоо жишээлбэл Зол жаргалын сон фильмээс одоо өөр яг баримтат кино бүтээгчд бол бас нэг төдийлөн толгойд орчихгүй байна. Ер нь яг одоо найруулагч тэр дундаа кино телевизийн найруулагч болгоны нэг хүсэл болвол уран сайхны киноноос гадна ер нь баримтат дэлгэц баримтат бүтээлүүд ажиллах гэсэн хүсэл мөрөлдөлтэй байдаг. Илүү их чадвар шаарддаг учраас. Илүү их чадвар шаарддаг учраас. Илүү их цаг, илүү их одоо хөрөнгө шаарддаг учраас технологи шаардна. Тэгэхээр энэ лүү хүрэх болцоонууд нь өөрөө өрдөж өгөхгүй байгаа юм. Мэдээж одоо манай золоогоос гадна баяраа маяраа гэл одоо ингээл хийдэг яг энд ингээд явдаг улсууд бол бий л дээ. Гэхдээ тэр төдийнх нь нэг цөөн хэд гурван хүн дээр энэ бүхэлдэн салбар гэдэг юм уу энэ мэдлэгийг үйлдвэрлэх явдал бол тээгдээд байх болцоогүй. Одоо улс орон юм болвол одоо нийлэл яаж явах хэвээр. Тэгээ одоо энэний чинь цаана нэг хүнээс хөрөнгө нэхэл хөрөнгө байвал хийх юм хөрөнгө авахгүй болохгүй юм гэдэг шиг тийм нэхэд байна гэж одоо үзэгчд бас бодож иж магадгүй. Ер нь дэлхийд дээр энэ баримтат киноны салбар гэдэг бол аль ч оронд заавал тусгай одоо жишээ нь баг бүрдүүлэлт механизм технологиг ашигласан бодлогын хүрээнд хэрэгждэг ийм зүйл. Тийм учраас тэр илүү их сайхан амьдарч байгаа улс болгон илүү их хүчтэй хөгжиж байгаа улс болгон энэ салбарт маш их анхаарал хандуулдаг. Яг тэр энэ нөгөө нийгмийн хөгжлийн үйл явцыг түүний дотор байж байгаа мөн чанаруудыг мэдлэг мэдээлэл болгож олон нийтэд хүргэж
соёл болгож хувиргах нэг механизм нь өөрөө энэ байна. Тэгэхээр нөгөө мэдлэгтэй ард түмэн байх нь шүү дээ. Мэдлэгтэй ард түмэн, мэдээлэлтэй ард түмэн бол сайхан нийгмийг одоо бүтээдэг. Тэр нь бол зөвхөн одоо ард түмэн нь харанхуй байгаад сулхан гэнэндүү байгаад тэгээд нэг хэсэг дандаа тийм супер амьтд нийгмийг бүтээсэн юм ерөөсөй байдгүй. Тийм учраас нийгмийг соён гэгэрүүлэх, түүнийг мэдлэгжүүлэх, мэдээлжүүлэх механизмыг нийгмийн бүтэц хөшүүрэгдээ заавал хийдэг. Ийм учиртай. Тийм учраас одоо энэ би түрүүн тэр дурдлаа шүү дээ. Тэр хүчтэй сайхан гоё байж байгаа орнууд ч юм бол яг энэ салбар дээр их анхаарал хандуулж нийгмийн одоо соёл мэдээлэл юм дотор бол их бодиттой авч явдгийн шүү. Яг одоо нэг либералуудын хэлдэг шиг нийгэм зөнгөөрөө байд юм биш. Аяндаа бүтд юм биш. Энэ бол бодлого зохион байгуулалт чиглүүлэг тэгээ зүй зохистой зүйл. Тэгээ энэ эрхчлөөтэй уялдсан, чөлөө сэтгэлгээтэй уялдсан нээлттэй орон зай, зөв механизмтай эдийн засаг, зөв нийгмийн байгуулалтаа удирдлага, үзэл санаа, үнэт зүйл. Ийм юмны уялдаануудаас одоо юм бүтдэг болохоос биш. Одоо ингээл бүгдийн задгаа тавьчихвал гоё болно гэдэг. Тэр бол тэгээд үзэж болно. Тэгвэл дараа нь алдсныхаа дараа мэдэн тийм. 8 жилийн дараа та тэгэхээр аяллаа цаг нэвтрүүлгийн нэрээр нэрлээд ингээд өөр төсөл рүү орж ийн гэхээр одоо үргэлжлүүлэх хэсэг шийдрийг бараг л гаргасан үгүй юу? Ер нь залуучууд ийм санаачлагтай байгаа. Энэ рүү бол Жоныг ягаад энэ би хамтарч ингэж явсан юм бэ гэхлээр зэрэг энэ аялал жуулчлалын салбар ч олон янзаар хөгжиж байгаа. Тэгээ энэ рүү бол Жоныг нэрлэлсэн байхаар нь дотоод ертөнцийн аялал гэд нэрлэлсэн байхаар. Гэхдээ энэ ягаад та нар ингэж нэрлэж байгаа юм гэсэн. Одоо аялал бол нарийсж байгаа. Хүмүүс аяллаар нэг хэсэг нь зугаас зангиж, нэг хэсэг нь одоо ажил хэрэг амжуулж ингэж явдаг болвол хүмүүс юм релакс буюу тайвшрал, мэдлэг мэдээлэл, төлөвшил олдог тийм төрлийн аяллыг бид нар зохион байгуулж байгаа. Энэ бол спешиал гэж хэлсэн баг тусгай. Энд оролцогчид юу гэхээр зэрэг яг нөгөө аялал юм үзэх гэж ингэж уулгалаа нэг програмд тавьчигдаад ингэж явхаас хөтөлбөр тавьчигдаад явхаас илүүгээр ингэж хүмүүс ингээл сайхан тайвшраал, гоё ортонд очиол, яг сонирхол нэгдсэн зүйлүүдээ үзээл, дунд нь гоё ингээл ном, бясалгал, гүн ухаан, дискус ингээл сонсоол, гоё хоол идээл, гоё газруудаар яваал, ингээл нэг тийм ижил төстэй. Жишээ нь одоо энэ Хималайн 2 орноор аялсан хэсэг болвол яг тийм шашин соёлын үнэт зүйл, хинди, буддизмын үнэт зүйлсийн дундуур тэгээд тэр үндэсний одоо үндсэн мөн чанар, байгаль, соёл иргэншлийн бүх зүйлүүдийг ингээм амтлахын зэрэгцээгээр тайван аялах. Зарим нь 1-2 өдөр ингээд суугаад маш чухал хүмүүстэй уулзах. Эсвэл нэг одоо юм хотогт гэдэг юм уу, нэг тийм гүн ухаантан ирээд хамт ярилцах. Гэх мэт өөрөөр хэлбэл энэ бол зөвхөн одоо нэг тийм юм үзэж хараад ингээд яваад өнгөрөх биш. Танин мэдхийн, боловсролын, тэгээд тайвшрлын, тэгээд нөгөө давтагчгүй цэгүүд дээр одоо нөгөө хүн төрөлхтний чухал гэж бодож байгаа соёлын болоод гүн ухааны сэжүү эсрэлийн цэгүүд дээр очиж үзэх. Түүний утга учирыг тал талаас ингэж бодож харах, тэрийгэ ярилцах. Одоо өөрөөр хэлбэл нэг ясандаа нэг тийм тайвшрлын, бясалгалын, гэгэрлийн тэгээд нэг тийм ийм их гоё сонин зүйл. Одоо тэр энэ бол Жоныг тэр дарамслаа гэдэг Далай ламын байж байгаа газарт аялдаг аялал нь бол ингээ нэг 5-7 хоног. Гэхдээ тэрний 3 өдөр нь одоо яг шашны гүн ухааны утга учируудыг сонсох. Шинжлэх ухаандаа яаж нийцдэг, амьдралаас хэр хол юм, мухар сүсэг гэж юу юм, ер нь бурхны шашин чинь өөр яг юу юм, хүнд тулган хүлээлгээд байдаг юм уу, хүнтэй ингээ зөвшөөд байдаг зүйл юм уу, эсвэл шашин гэдэг чи одоо тэр нэг сүсэг бишрэлийн зүйл юм уу, эсвэл соёл гэгэрлийн зүйл юм уу, шинжлэх ухаандаа ямар холбоотой юм. Гэх мэтээр ингээд нөгөө явх улсууд их олон байдаг юм байна. Одоо монголчууд чинь бурхны шашны соёлтой. Тэгээ энэ нөгөө соёлынхаа талаар мэдхийг хүсдэг. Одоо сая нэг тэр аялалд бол нэг бүр атеист маягийн шашин буйн үзэлтэн гэдэг шиг хүн хүртэл явж байгаа шүү дээ. Тэгээ тэд нэр хүртэл өөр юм ойлгож авчихсан шүү дээ. Энэ чинь шашныг үгүйсэх биш, шашин ч өөрөө хүн төрлөختний сүүлийн 50000 жилийн турш хүн төрлөختний соёл дэвшлийн
суур болцсон соёлын тогтолцоо юм байна шүү дээ. Тэгэхээр энийг үгүйсгэнэ гэдэг бол өөрөө утга учиргүй юм байна. Би бол зөвхөн мохор сүсгтнийх нь асуудлын үүднээс үгүйсгээд байсан болохоос энэ чинь бүхэл бүтэн соёлын тогтолцоо юм байна. Шинжлэх ухааны 300 жилийн өмнө хүндрэлтний юугаар тээгдэж ирсэн юм гэхээр нийгмийн байгууллал шашны тогтолцоо хоёр дээр ирсэн юм байна. Тэгэхээр энэ чинь мэдлэгийн нэг хэсэг юм байна шүү дээ гэж ингэж ойлгож байгаа жишээ нь. Тэгэхээр ийм маягаар тэгэхээр энэ рүү бол Жоныг зохион байгуулж байгаа би дахин дурдж байгаа учраас юу гэхээр иймэрхүү одоо тийм тайвширлын төлөө өөртөө цаг хугацаа бэлгэлэх гэж ингэж явдаг. Өөр ертөнцийг үзэж нээх гэж ингэж явж байгаа аялал байгаад ах юм. Тий. Та их одоо ирэл хийдэг хайгуул хийдэг тийм төрлийн хүн үү? Нөгөө талдаа дотгошоогоо их хүн гэдэг дотоод хөгжил сайтай хүн үү гэж би асуух гэдэг. Нөгөө талдаа 98 онд одоо аяллаа нэвтрүүлэг тун ховорхон байхад ер нь бол дотооддоо их цөөхөн сууг гардаг. Өнөөгийнх шиг юм арилжааны олон сууг байдаггүй байлаа. Үндэсний телевизээр гарч байгаа нэвтрүүлгүүд л үзэгчдэд хүрдэг ийм цаг үед аяллаа нэвтрүүлэг хийгээд явсан. Дээрээс нь Монгол улсын хувьд бол өргөн удам нутаг дэвсгэртээс гадна мөн одоо шашинлаг бурхан шүтээний дээдлсэн байгаль дэлхийгээ дээдлсэн нэг юм нүдэнд харагдахгүй холбоо сүлбэ тийм ээ нэг тийм хүн юм байдаг шүү дээ. Тэгэхээр би таныг 8 жилийн дараа 1-р төсөл рүү зөвшөөрснийх нь учир холбоос нь бас үүнтэй холбогдож байгаа болов уу гэж бодож байна. 98 онд мөн аяллаа нэвтрүүлгээ хийж эхлэх үед юунаас санаа сэтэл авч энэ төрлийн контент руу орох болсон бэ? Тий сүүдийн асуулт нөгөө яасан ол юм асуулт тий зэн тийм ярьчлаа тий ийм юм аа. Ер нь яг одоо хар багасаал ингээ бодохоор хүн нэг өөрийгөө нэг би ер нь ямар хүн гэж бодно шүү дээ. Би нэг юм хайгаал яваад байсан хүн юм байна. Хар багасаал ингээл сониуч элдв юмыг хайдаг. Таашаал авахыг хүсдэг. Тиймэрхүү төрлийн номыг уншдаг, үлгэрийг сонсдог, тийм ч орчинд өссөн. Тэгэл насан туршдаа юм л шин юм уу, сонирхолтой юм хайгаад явсан. Тийм л амьдрал юм шиг байгаа миний амьдрал. Тэгэхээр зэрэг 98 онд одоо аяллаа цаг нэвтрүүлгийг эхлэхэд бол тэр нэг бадам сумбуу сүрхийн их авьяастай сүрхийдээ биш юм шиг байгаа юм. Ер нь цагаал олсон. Цагаа олсон аливаа зүйл амжилтанд хүрнэ. Цагаа олоогүй ямар ч агуу зүйл амжилтанд хүрдэггүй гэж би боддгийг. Нэг тэгээ одоо дуртай зүйлийг хийх гээл. Тэгээд тэр үед яаж исэн бэ гэхээр зэрэг 98 он чи ер нь Монгол телевизийн бусад телевизүүд зэрэгэлдээ энэ Төв аймгийн сумуудад хүртэл томилолтоор очиж чаддаг бензиний мөнгөгүй болж исэн үе. Тэгэхэд одоо би залуухан сэтгүүлч Англид нэг хэдэн сар хэлний курст яваад ирсэн. Оёо дэлхийг тойрно. Дэлхийг тойрж аялна. Аялдаг нэвтрүүлэг үзүүлэн монголчуудад гэрэлгээ хэрэгтэй. Яг тэгэхээр дандаа бид нэр зовлон ярьж байна. Гоё зүйл бий болгоё гэж ингэж л одоо дэврэн мөрөөдлөөр одоо энэ аяллаа цаг нэвтрүүлгийг эхэлсэн. Тухайн үед тийм боломж гарсан. Тэгээд энэ бол одоо юу гэдгийг 20 жил аяллаа цаг нэвтрүүлгийг хийжтэй. Тэгэхээр зэрэг миний амьдралынхаа бараг нэг талыг хүртэл одоо ингэ ажилласан байна. Тэгээ яг гоо чамгүй үр дүнд хүрсэн. Миний зорилго бол илүү том байсан. Гэхдээ мэдээж хэрэг ядуу нийгэмд том зорилго хэрэгжүүлнэ гэдэг бол хэцүү. Гэхдээ илүү их эрх мэдэл юм уу, эд мөнгө юм уу, тийм замыг сонгож чадаагүй боломжууд байсан шиг байна. Найз нөхөд дэлхийн албаа бол байсан. Тэгээд лайлаад явсны одоо үр дүн энэ. За тэгээ яг ер нь бол нэг 600 гаруй нэвтрүүлэг хийсэн байдаг. Аяллаа цаг нэвтрүүлэг. Зөвхөн аяллаа цаг нэвтрүүлэг. Аяллаа цаг нэвтрүүлэг бол нэг дунджаар нэг 40 минут. За тэгэл дээшигээ цаг хүртэл одоо үргэлжилдэг тийм л байлаа. Цагаа олсон гэдэг нь юу гэхээр нөхцөл байдлын хувьд цагаа олсон. Хүмүүс иймэрхүү зүйлийг хүсэж байсан үе. Ер нь монголчууд бол яг одоо тэр манжи 200 жил Оросын нэг 70 жил ихлээр ерөнхийдөө дэлхийн ертөнцөөс хаагдмал байдлаар нэг 300 жил болцсон л одоо хойд солонгос шиг улсууд байсан гэсэн санаа шүү дээ. Дөнгөж нээгдэж ийсэн. Гэхдээ 90 оноос нээгдсэн гэхдээ нээгдээд 800 жил болсон ч гэсэн дэлхийн ертөнц рүү явж танилцах, амьдрал тайвшрах, юмыг одоо амталж үзэх тэр нөхцлүүд нь бүрдээгүү ер нь их дотоо гачуу ийм л байсан үе. Тэр үед л тэгэж гарч байлаа. Тэгээд тэр чинь монголчууд бодохдоо бол ер нь одоо гадны том орны сэтгүүлчил тэгэж явдаг. Америкийн юм уу Орос морсын сэтгүүлчил явдаг. Монгол хүн яаж л тийм гэж явах гэжвдээ гэждээ гэсэн маягийн одоо ихтгэл өмшөлгөө байх тэр зүйлийг л
өөрчилсөн гэж боддог. Намайг одоо аялж яхад тэр их сонирн байлаа шүү дээ. Гэхдээ энэ хүн ямар их юм мэддэг юм бэ? Тэгвэл өчигдөр 7 хоногийн өмнө Японд явж байсан, одоо Израильд явж байна гэж. Мэдээж нөгөө бичлэгээр авчираад лавлах материалууд буюу зүй ашиглаад нэвтрүүлэлд дамжуулж байгааг бол төдийлөн одоо ухтгүй юм байна л да. Гэхдээ нэг их мэдлэгтэй хүн гарч ирээл тэгэл өчигдөрч тэнд өнөөдөрч тэнд ингээ явж байгаа нь маш санагддаг. Нэг хоёрдугаард Монгол хүн ингэж явж байгаа нь маш санагддаг байж. Өөрөөр хэлбэл Монгол хүн ингэж яваал тэр дэлхийн том орны сэтгүүлчийг ингээл үзүүлээл байх нь одоо их нэг ясандаа тийм хол санагддаг. Дутуугийн мэдрэмжийг одоо нөхөж ийсэн зүйл. Тийм учраас тэр үтгийг л одоо миний нэвтрүүлгийн зарим хэсгийг бүр ийм одоо бахархал болгож хүмүүс ярьдаг юм байдаг. Ер нь бол чинь 5 6 жил цагийн хурд аялын цаг нэвтрүүлэг 2 Монгол орны хамгийн топ нэвтрүүлэг байсан. Тэгэхээр 5 6 жил хамгийн шилдэг нэвтрүүлгийн рейтингийг барина гэдэг бол одоо бодоход л бол одоо их сайхан зүйл тийм ээ. Тийм юм болж байсан. Тэр яагаад тэгдэг байсан гэхээр анх удаа амьд тайлбар нөгөө одоо хар яриагаар гэдэг шиг тийм ээ. Бүгд найрамдах Монгол орд улсын гэл бүх телевизэн тэгж авдаг байсан бол анх удаа амьд тайлбар, амьд аялал, стандартны бус одоо зураг авалтууд. Тэгсэн мөртлөө гоёмсог хөгжим. Тэгээд дэлхийн улс орнуудын очиж чадахгүй байгаа зэгүүд дээр Монгол хүн тэнд ажиллаж байгаа байдал. Тэгээд тэр нь сонирхолтой байх. Гэх мэт одоо ийм зүйлүүдэл одоо ерөнхийдөө одоо татчихна гэсэн үг. Одоо тэр үед бол яаж исэн бэ гэхээр эхний 2 жилд бол нэвтрүүлгийн санхүүжилтийн босгоход маш хэцүү. Одоо мэдээж хэрэг одоо компаниуд нь ч мөнгө байхгүй, улсын ч мөнгө байхгүй. Ер нь 2 жил яваад үндсэндээ нэг 70-80 нэвтрүүлэг авсны дараагаар бүх зүйл амар болж эхэлсэн. Тэрний юу гэхээр нөгөө алдартай нэвтрүүлэг болоод эхлэхээр сонирхол эргэн тойрон бий болсон. Олон улсын байгууллагууд, элчин сайдын яамдууд, компаниуд одоо ингээд надад ханддаг. Тэргээрээ Монгол телевиз надад их дэмжлэг болсон. Өөрөөр хэлбэл зарим хүн тэгж ярьж байсан шүү дээ. Гэхдээ Монгол телевиз мөнгөгүй гээл ингээл байнга ярьж яхин тэгсэн хэрний нэг хүн тэр Монгол телевизийн нэг хүн нэ хүнтэй аяллаар дэлхий тойроо яваад ах энэ ганцхан хүн хөрөнгө нийтчихэд юм шүү. Тэр гэсэн шиг одоо намайг тэгж сонирж хүнж үчил байсан. Гэхдээ тэгээгүй л дээ. Монгол телевиз бол надад заавал юмсан боо их өндөр зардалтай нэвтрүүлэг. Гэхдээ гоё. Үнэхээр одоо бүгдээрээ энийг аваад явъя. Тэгэхээр чи тусдаа продакшн байгуулад ингээд аваад яв. За өрөө дасалгаа интернет гэх мэт зардлуудыг чинь бид нэр ер нь хонгол байхгүй болгожээ. Тэгээд юу яа нэвтрүүлгийн одоо тариф гэж байдаг. Тэр тарифыг нэг жаахан мөнгө өгье. Үлдснийгээ чи рекламаар олоод рекламны жаахан ирэх үгүй. За ингээд л бүгдээрээ дүүжгнээд явъя гэл тэр л аргаар л явж исэн. Гэхдээ мэдээж хэрэг эдийн засаг сонирхож байгаа хүнд бол тэр сонирхолгүй зүйл байсан. Гэхдээ Монгол телевизийн нэрийг ашиглаад өөрийнхөө нэвтрүүлгийн нэр нүрийг ашиглаад мөнгөө босгоод ингээ явах нь надад бол таашаалтай зүйл байлаа. Тухайн үеийн Монгол телевиз болоод ер нь монголчуудын амьдрал сэтгүүлчдээс илүү орлого олдог байлаа. Гэхдээ амьдралаа босох хэмжээний мөнгө биш л дээ. Иймэрхүү байдлаар явж исэн маа надад их таашаалтай. Тийм л зүйл одоо болж хувирсан. Тэгээ сүүлдээ нэг мэдсэн чинь 600 дугаартай. 600 дугаартай монголчууд бүгдээрээ таньдаг. Нэвтрүүлгээ санхүүжүүлэхэд асуудал багтай ийм болж хувирсан. Ийм л одоо зүйл. Энэ бол миний олон 10 жилийн зарцуулсан учраас бас таатай зүйл гэж ингэж боддог. Миний гол дурсамж юм да. Одоо хүний мөн чанарыг танихад хамтдаа аялаад үз холын замд хамт гар гэдэг үг байдаг шүү дээ. Таны хувьд 600 цэг дээр очиж аялаж тэнд бүрийн хэмжээний нэвтрүүлэг бэлтгэсэн хүн байна. Хүний мөн чанарыг тэгэхээр энэ аялал гадардаг болно. ТV аялал гэдэг бол өөрөө ажлын аялал. Энэ бол одоо нэг тийм зугаалгын аялал юм уу? Хамт олноороо газар нутаг үзэх хийж тийшээ явах аялал. Тэр хүнийг нэг сориод байхдаа аялал биш, багаар аялдаг зүйл бол биш. Тэгэхээр зэрэг энэ бол тийм биш. Хүнийг бол хамт ууж үз, хамт нариг, тэгээд хамт аялал, тэгээд тэр хүн жинкнээсээ танигдана гэж хэлдэг бол одоо маш үнэн. Аялал гэдэг бол хүний ажил амьдрал болоод хариуцлага
хандаж байгаа гол зүйлээс тусдаа завсарлах тийм одоо чөлөөт цагийн гэдэг юм уу? Одоо амьдралаа нэг тийм шин төвшин дахиад өөр мөд дээр тавих тийм их чухал зүйл л дээ. Аялал гэдэг бол маш чухал зүйл. Тийм. Тэгэхээр би бол хүмүүст үзүүлэхийн тулд олон нийтэд үзүүлэхийн тулд ажлын аялал хийдэг байсан гэсэн үг. Ер нь зүгээр одоо нөгөө цаг хугацаанд авчигдаад юу гэдгийг Лондон гэдэг юм уу Парист очлоо гэхэд тэр Парис хотыг жуулчин хүн зүгээр ингээд хараад үзээд ямар гоё юм нэ тэрийг явхад нэвтрүүлэг хийж очиж байгаа, баримт киног хийж очиж байгаа хүн тийм завдал байдаг. Юу төрхөн амжиж энэ ажлын цагаас амжиж эсвэл энэ хүмүүсийн дундуур амжиж яаж зураг авалтуудаа амжуулах вэ? Дараагийн цэгүүдээр яаж очих вэ? Тэгэхгүй бол өдөр тутам зардал өсч яадаг. Үнэтэй нөгөө Монгол орнч одоо их ядуу байсан болохоор гадаад орны зардлын зөрүү буюу ялгамж маш өндөр байдаг учраас маш богино хугацааны дотор маш хурдтайгаар тэр гадаад орноор аялаж их зүйлийг амжуулах. Ийм ажлуудыг хийдэг бас учраас маш их ядардаг, өдөр шөнөгүй ажилдаг, нойргүй байж болдог. Ийм байдлаар бид нэр энэ бүхнийг хийжсэн гэдгийг хүмүүс бол мэдэхгүй. Миний нэвтрүүлгийн үзэгтэй бол олон хүн Монголд ганц хүн нэг жаргалтай нэг хүн байна. Дандаа л ингээл жаргаа яваад байдаг л ингэж яриад байдаг. Гэтэл эн чин төлөвлөхөөсөө ахуулаад ирээд дуу оруулалт, эвлүүлэг монтаж одоо тэр бүх зүйлийг оруулах хүртэл энэ л тасралтгүй маш их ачаалттай ажил. Зарим одоо хөдөөнөөс аялаад орж ирээд 2 цагийн дараа 3 цагийн дараа шууд онгоцны буудлаар дахиж ирээд гадаад руу нисэх онгоцон амс гэх. Тэгээ тэнд очиод дөнгөж одоо боосны дараа үүрээр дахиад мөрдө дараагийн цэгүүд рүү явах гэх мэт ингээд ийм одоо тасралтгүй, нойр хоолгүй, заримдаа ер нь одоо тэрнээсээ болоо чанаранч муудах тий ийм ачаалтай ажлуудыг хийжсэн. Тэгвэл тэрэндээ би их дуртай байдаг байсан. Яагаад гэвэл тэр хов хүний нэг жижигхэн ч гэсэн бахархал ба шүү дээ. Гэхдээ одоо бусад хүн хийж амжаагүй байгаа юмыг би амжилж байгаа чинь гоё шүү дээ гэдэг тийм орон өгдөг өөртөө. Энэ тасралтгүй зарим жил бол 60,000 км аялж исэн байдгийн 60,000 км гэж одоо юу гэсэн үг юм гадна дотор олон ниссэн километр эдвэгээ оруулаад тийм ээ зайг нь оруулаад дэлхийг тойроход 40,000 км. Тэгэхээр дэлхийг нэг тойроод дахиад хагас тойрох хэмжээний аялал хийжээ. Заримдаа хийдэг, зарим жил байдаг байсан. Заримдаа арай хамаагүй болгоно ч гэдэг юм уу. Ийм маягаар. Гэхдээ энэ нь зөвхөн дэлхийн улс орнуудаас гадна Монгол орн. Шинэ одоо Монголынхоо тимийг үзүүлчих ёстой. Дэлхийн тим үзүүл. За одоо Азийг хэтэрхий үзүүлчлээ. За Европ эсвэл одоо Зүүнмэд Аз ч гэдэг юм уу. Ингээд н одоо Африк гэж гэдэг юм уу. Ингээд нөгөө төлөвлөх хүмүүлээс ахгуулаад олон зүйл бий. Тэгээ энд нь 7 хоног бүр ажлын цаг гэж нэвтрүүлгээд тэр дунд нь амжуулах ёстой. Тасалдахгүй байх ёстой. Нөөц бэлдэх ёстой гэх мэт. Ингээ ийм тасралтгүй үйлдвэрлэлтэй. Маш шахуу ажил. Ухаан жилаагүй ажил. Тийм ажил, тийм хэцүү юм гэдгийг хүмүүс бол мэдэхгүй. Тэр бол миний зовлон тоожих зүйл биш. Энэ бол миний таашаалтайгаар давж гарч ирсэн зүйл. Ер нь одоо яаж давж гарч ирсэн юм бэ гэдгийг 7 хоног бүрийн 40 минутын хөтөлбөрийг давж гарна гэдэг бол угаасаа үлгэр домго л доо. Тэгэхээр зэрэг яг нь ер нь бол нэг 45 минутын нэвтрүүлгийг сайн хий гэж бодоход 45 хоногт гэлдэг тийм интервалтай байхгүй 45 хоногт. Гэхэд би 7 хоног бүр 40-ыг амжуулах гэдэг чинь. Тийм учраас олон нэвтрүүлгүүдэд үзэж чаддгүй. Одоо ч буцаагаад үзэж чадаагүй байдаг. Нэг нэвтрүүлэг бэлтгэхэд доод тал нь 45 минутын нэвтрүүлэг гаргахад доод тал нь 5 цаг. Дээд тал нь 15 цаг материал шүүх хэрэгтэй болно. Тэгэхэд шууд нэвтрүүлэг гэдэг юм уу? Сурвалжлагын нэвтрүүлэг бол бараг л дамжуулж байгаа хугацаатайгаа ижил хугацаа шаардж идэг ийм байдаг байсан. Тэгээд тоног төхөөрөмж дагуулж яваа уран бүтээлч, ирээд үйлдвэрдэг уран бүтээлч, өрөөний төрөөс их зүйлүүдийг амжуулах, тэдний цалин хөлсийг амжуулах, бензин дос, унаа мал, түүний запас, сэлбэг, нөөц гэдэг ингээд гих мэтээр ингээд явхад зөндөөл одоо тийм одоо багтаамжтай гэдэг юм уу юм бол ажиглагддаг. Тэгээ энэ бол гоё л да. Ийм л юм. 7 хоног бүр 45 минутаас 60 минутын бүтэн нэг нэвтрүүлэг. За тэгээд тэр бол орон зайн хувьд их ялгаатай.
орон зай байршлууд дээр байна. Нэг студ дээр суугаад шууд эфирт орох, өөр байршлуудад очиж нэвтрүүлэг бэлдэх. За түүнийхээ дараагаар тэр материалаа шүүнэ гэдэг нь монтажлах, эцсийн байдлаар бэлэн бүтээгдэхүүн болгоно гэдэг бол одоо маш их цагийг зарцуулсан. Тэгээд 7 хоног бүр гэхээр бас чамгүй их хөдөлмөр санагдчих шүү. Тийм байдаг. Одоо жишээ нь ингээд Монгол телевизийн хуулиар бол одоо хууль зөрчиж байгаа юм л да. Монголын үндэсний олон нийтийн телевиз шүү дээ. Үндэсний олон нийтийн телевизийн хуулиар бол чинь 7 хоногийн өмнө тухайн эх 7 хоногт харах програм бүтлгүүдийг үндсэнд нь батлуулдаг. Тэгээ ганцхан бадам сумгыг баталдаг. Яг тэгээ бадамыг байнга шахав байдаг. Тулаад орсон ч цааш нь амжуулна гэдэг найдлага гэрээтэй. Тэгээ зарим юм бол ингээд шууд явна. Одоо ингээд дүнг 40 нэвтрүүлэг одоо эхэлж яхад одоо эхний хэсэг нь бэлтгэгдсэн. Тэрний дуу оруулж явах дараагийн хэсэг нь постоор орж явах ч юм уу. Ийм одоо жишээ нь шахуу амар хэсгүүд байдаг. Тэгээ тэр бүхнийг одоо нөгөө бэлтгэсэн текстээр биш шууд хараад нөгөө өөрийнхөө одоо нөгөө сайжруулалтын аргаар шууд ярина. Тэгээд ингээд амжуулаад гарна. Тэгэхэд олон зүйл за тэр юм дутагдчих, ийм мөнгө аяс оруулах байснаа мартчих, ийм төвчлөл орох байснаа мартчих гэдэг зүйл зөндөө гарна бас. Гэх мэтэр ингээд өөрөөр хэлбэл дотоод улмыг амжуулах гэсэн хэсгүүд байхын зэрэгцээгээр за энэ ёстой гоё болчлоо. Энийг үнэхээр би нэг сэтгэл гаргаад гүйцэтгэе хийчлээ гэсэн юмнууд ч байдаг. Энэ хооронд бол шин сонирхолтой давтагдчихгүй зүйлүүдийг шигээж амжуулсан байдаг. Зүгээр нэг энгийн урсгалаарж яваад өнгөрцөн зүйл байдаг гэдэг ингээд ийм л юм. Тэгээ ер нь бол их л зүдэрсэндээ л гэж бодогддгийг. Жишээлбэл одоо энэ нөгөө 600 нэвтрүүлгийн чинь барыг тал нь байхгүй шүү дээ архив дээр. Яагаад? Яагаад гэхээр нөгөө ихэнх үедээ нэг одоо ингээ гайгүй камер, дижитал камер ингээд авчих нэг 10 нөөц хальс аавна. Дахиад нөгөө хальснуудынхаа нөөц гэдэг юм уу тэр нь телевизэд эсвэл надад байхгүй. Нэг хальс ойролцоогоор нэг 5-аас 10 доллар байсан баг та. Тэгээ тийм хальсуудыг нөхөж чадахгүй л мөнгөгүй л байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө өмнөх юм ингээл саналж байгаа хэрнээ арчаал ингээл ашиглал. Тэгэл одоо бүх 99 онд явж ирсэн тэр их гоё аялын байдгүй гэл ингэхэд байхгүй. Гэх мэтэр тэгээ энэ бүх зовлонгуудыг хинт жарилтай билээ. Хинт яах ёстой билээ. Дэлхийн талыг туулж өчнөө гоё гайхамшигтай зүйлийг авчгаад давтагчгүй сайхан юм авчгаад тэгээд тэрийг алчих гэдэг бол баг уйлмаар байдаг байхгүй юу. Тэг яах юм тэгээд тэр бэрхшээлээ даван туулахгүй бол чадахгүй болчих штэ. Наа чи өстө сонсож байгаагүй маш том бэрхшээл байсан байна те. Энийг бол одоо тэр болгоо олж чадахгүй. Дараагийн хальсыг нөхөж чадахгүй. Тэгээд тэрийг нөгөөх том архивууд тэр нь бүр давтагчгүй үйл явдлууд ч байдаг байсан. Яста хайран. Гайхалтай. Би бол одоо их яста хайр юм мал гэж халгалахаар юм байна. Тэгээд 600 нэвтрүүлгийн тал нь тухайн үеийн одоо хөрөнгө мөнгө санхүүгийн чадамж олон тэр материалыг баазаас болоод байхгүй болсон гэдэг. Тэгэхээр ерөөсөө тэр үеийн хамгийн том эрсдэл бол одоо сэтгүүлчийн хувьд бол уран бүтээлч хүний хувьд бол тэр л байсан байж таа. Тэр архивд өсөж байгаа нэг тэгэл одоо үлсэн цанган одоо миний чинь эхний нэвтрүүлгүүд 98 онд ч яадаг байсан гэхээр өргөвчөө үүрээл хөлөө барьсан зам дээр зогсоод машин зогсоогоол дайгдал явдаг байдаг шүү дээ. Тэр үед чинь нөгөө дайгдахын сүүлчийн үе байсан да. Замын машин дайгдаж болдог сэтгэлтэй монголчууд Монгол орон тийм байлаа шүү дээ. Тэгэл хээр явж байгаа л манан туулын дэр гээд бэлд буулгуулаад өөрөө уул руу гараа авчихна. 2-3 хоног ууланд хонжоол ирнэ шүү дээ. Зурагдаачгүй ганцаараа. Ганцаараа эхний жилүүдэд бол ганцаараа л явдаг. Яг тэр зураглаач хөлслөх мөнгө надад байхгүй шүү дээ. Гэх мэтэр. Тэгэхээр энэ бүхнийг бол одоо тэр чинь хүн тэгээс ер нь бол юм бүтгэх юм гэдэг бол юу гэхээр цагаа олохоос гадна нөгөө сэтгэл зүйн хувьд ядаж ил бэлтгэгдсэн хүн байх хэрэгтэй. Тийм хүний хичээ зүтгэл гэдэг л дутуу гоцсон үе доторх иймэрхүү жижигхэн чигсэн зүйлийг олддог юм байна гэдэг миний л амьдралын товчлого одоо юу гэдгийг өндөрлгөөс ярих гэдэг юм уу хөвсгсөн оноо ярихад ийм л. Тухайн үед яг бодтоор эрүүл мэнд амь наст одоо эрсдэл учирч исэн тохиолдол мэдээж байгаа бах. Таны одоо хамгийн тод сэтгэлд үлдчихсэн аюул эрсдэл юу байсан бэ? Нэг иймэрхүү асуулт асуухад зэрэг би ерөөсөө хариулах юм олддоггүй. Ягаад гэвэл аялал болгох хэцүү. Хүнд эвгүй зүйл тохиолдно, хүнд зүйл тохиолдно. Тэр бүхний санаандаа хадгалж аваад тэр тиймдээ гэдэг ингээд яриад байх зүйл бол ховрол доо. Гэхдээ одоо юу гэдгийг одоо барууны том хотуудын зэрлэг гудамжуудад орчоод ганцаархнаа байх.
Хүмүүст хөөгдөх, дээрэмдүүлэх явдал гарч ил байсан. Мөнгөгүй годомжинд хаягдах, зочил буудалгүй годомжинд хонох. Одоо жишээ нь ингээл нэг тохиолдол байдیں۔ Одоо тэр Лондонгоос ингээд ниссэн чинь ачааны мөнгө төлж чаддгүй. Тэгээ элчингийнхэн арай гэж миний ачааны мөнгийг төлж өгч байгаа. Тэгээ би төлнө гэж хэлээ наашаа явж байгаа шүү дээ. Энд ирээд Бээжинд буусны дараагаар элчиндэд зарцуулын мөнгө байхгүй юм чинь. Бараг автобусаар дамжиж өчнөө хүнд ачаатай ирээд. Тэгээ цахилгаан говь байсан да. Элчин сайд. Цахилгаан говьгаас за одоо ингээд дүүнийх зовж ирлээ. Элчингийнхээ буудалд 2 өдөр хонолоод нөгөөдөр миний нисэх билет байгаа. Юу нисэх билет байхгүй. Нөгөөдөр нисэх юм байна. Та надад $250 зээлээч. Би Монголд очиод буцааж өгье гэж. Тэгээ яаж элчин сайдын яамч тэрийг одоо тэр зүгээр нэг хүн ирээд мөнгө гооход өгөх юм. Тэгэл зохицуулж өгч ийсэн. Тэгэд энд ирээд цэний дараагаар $250 төлж чадахгүй. Тухайн үеийн ханшаар мэдгүй одоогор бол нэг сая 500 үстэй. Тэгэл тим жижигхэн юмнууд тийм ээ. Одоо тайгад ингээл ганцаараа явж яхад баавгаан дуугараад л харанхуй болоод л тэгэл хаашаа ч ингээ явах гэдэг зэрэг эргэн тойрон тэр өндөрлгөөс эргэн тойрон намаг альвэрэн ч орсон одоо гарахаар байхгүй. Гэтэл яг тэр намаг руу орж ирэх хойдлын уулын хэсгээс баавгаанд ортж байгаа гэх мэт. Тэгин чинь яг л үхэлтэд толцсон юм шиг ингээ санагдах. Би ч тэгээд бас жоохон аймхад өгөн л дээ. Тэгээд заримдаа ингээд нэвтрүүлгүүдийг ингээд байгаад явсан янз бүрийн орнуудаар явсан зүйлүүдийг ингээд харахаар гүжид ямар амар зоригтой юм бэ гэмээр. Тэгэхээр тухайн үедээ нөгөө юм авах шунлаасаа хүслээсээ болоод тэр бүтээсэн байдаг. Бас залуу насны одоо генийн зоригч байдаг юм уу? Тэгэл одоо миний нэвтрүүлгийг харсан зарим хүн миний хүүхэд одоо тэгж явж болохгүй шүү дээ. Тэр нэвтрүүлгэн дээр чи тэр хад асах тэр их завчин өндөр дээгүүр яаж явбаа унаад өгчихгүй гэж төгшөөл байлаа гэл ингээл. Тэр бүхний чинь би өөрөө зураглаачтай хэлчихэл би тэр хамтарч ажиллаж байгаа ч гэсэн тэрийг олон нийтэд яг л бодит байдлыг мэдрүүлж үзүүлэхийн тулд гэдэг юм уу? Одоо ингээл явдаг. Тийм одоо үе байлаа. Одоо чинь Гяргасын хэцүү хаад гэдэг газрыг одоо үзүүлэх гээл бид нэр одоо тэр чинь намрын их шуурхтай тийм эзгүй шүн хоёулгууруулах нь очичхол тэр чинь бараг л одоо нэг сүнсний ертөнц шиг юм байхаа шүү дээ. Тэгэл нуурын давлгаа муулгаа чинь зүгээр ингээл нэг харанхуй аимшиг ертөнц шиг. Тэгээ тэн дээгүүр ийм их хүндэр авцлын дээгүүр ийм холбосон тийм хад унаад аагалцсан гэсэн үг байдаг. Тэрэн дээгүүр шүн явж байгаа алтарч унаал. Тэгэл доошо ингээл унахад хадны завсар гутлан аагалж үлдээл. Тэрнээсээ дүүжлэгдсэн. Ус руу орлог үлдчих. Угаа тэр бүр доор хад асах байгаа шүү дээ. Тэгэл ингээд дүүжигнээл. Тэгэл ганцаархна. Тэгэл ч хүний бяр гэдэг бол сонирхол юм байл. Ястаа ингээл гин тухай ороод ингэнгүүтээ тайвшрах ёстой шүү гэж тайвшингууд ганцхан зүтгэхэд сав гээл дээдлэн гараад ирчих. Нөгөө аагалсан гутлнаас. Тэгэл муу гуталтай байсан бол ханзраал тэр одоо 60-70 кг хүний чинь даахгүй шүү дээ. Тэгэхэд сайн гуталтай явсны хүч гэж ямар болохыг тайвшраад гинт одоо ухаан орж тэгж зүтгэж чадсанаа яаж амьд галснаа дараа нь ингээл бодоход ингээл ерөөс ингээл ямар гоё юм давчваа гэл ингээл баярлал. Ингээл ерөөс энэ мэтэр энэ жижиг сажхон юмнууд долоорхон зөндөө. Германд явж байгаа л ямар их ихтэй газар гээл. Тэгэл хөөх юм нэг тэр үед нэг $3500 камера авах гэдэг чинь бол тэнгэрийн умд атгах шиг байлаа. Цоошин камера баяр баясгалантайгаар хэрэглээд дөнгөж явж байгаа л байхгүй болчих. Оо яана. Тэр ч одоо нөгөө барууны ертөнцийг бид нэр их ихтэй гэж бодож шít. Автобусын дотор надад дүүлж байгаа, бидэнд дүүлж байгаа автобусын дотор үлдээчээд буугаад ирэх орнд байхгүй. Тэр ч одоо ханаурын олон улсын үзэсгэлэн болж исэн үед олон монголчуудтай хамт явсан. Тэгэл ерөөсөө тэр германууд шиг сайн сэтгэл гаргаж хайж өгсөн олоогүй. Тэгэл тэгж мохордчихад тэр бол ямар ч зовлон долгорсноос илүү. Германаас цааш би
тэгсэн бүр бэлгээр явах байсан. Маш гоё юм босч үзэл гэсэн нөгөө хүсэл бүх зүйлүүд. Өөр хинч тийм камерыг авч өгөхгүй гэх мэт. Тэгтэл өөрхий одоо бодоход $3,500 шүү дээ. Ийм л одоо юмнууд эн чинь зүгээр л одоо Монгол орны одоо амьдралтай ижил хүмүүсийн амьдрал тиймэрхүү л явдаг. Надад нэг зүйлийг сонирхолтой саналаа. Одоо жишээлбэл та тэр хавцал дээр зөвхөн гутлан дээрээ тогтоод доошоогоо ингээд динжинж байгаа хэсэг ч юм уу баавга цаанд дуурайд байхад битүү намгын дунд гэх мэтчлийн энийг бол таасаа ярианыхаа төгсөлд одоо энэ мэтчлийн жижигхэн зүйлсийг хоолн тохиолцсон гэж байна. Гэтэл одоо зарим хүмүүсийн амьдралд бол ийм зүйл ганц нэг тохиолдох нь хүртэл маш ингээд тий амьдралын одоо их чухал өмч одоо үхэл амьдралын заг дээрээс ийм амьжигтай амийг одоо биеэр үтсэн мэдэрсэн гэдэг зүйлийг хүмүүс бишгүүдэл ярьдаг. Тэгэхээр таны хувьд бол одоо хэрийн баргийн зүйлийг тоохооргүй болсон уу? Үгүй тэр болохооргүй. Одоо юу гэдэг юм бэ нөгөө хүн өөрөө нэг тийм нэг зориг бүр цаана тавьчихын штэ. Тэгэхээр тэрэндээ хүрэх гээд явхлаэр наан байгаа юм. Наадлын тэр жижиг бэрхшээлүүд чи өөрөө тохиолдох ёстой юм шиг сэтгэл зүйн бэлтгэлтэй байдаг ч юм уу. Иймэрхүүгээс л болж байгаа. Жишээлбэл одоо бид нар чи ингээл одоо энэ Минжийн хангаан тайгад ингээл 25 км тайгын дундуур ингээл за алхан шүүгээл гэхэд зүгээр хүнд л ингээд зүрхшэм тэр их намаг шумуул тэр бүхэнд бид нар зүгээр л нэг баяр баясгалантай зүйл гарч амшиг гардаг байл. Тэгэл 2-3 хоног тэр их намаг тэр их ядралт. Тэгэл хамгийн сүүлд тэр цаад зэгтэй хүрээл бараг л хөл явж чадахгүй өөрөө сүхрээл унжаахад их гоё гэх мэт те. Энэ мэтэр ингээд тийм гажигдаг юм уу? Одоо нэг тийм хүсэл тэмүүлэл гоё юм уу зүйл чинь хүрээгүй зэгт хүрчин гэсэн тэр юмнууд. Жишээ нь одоо Сутайн нуруунд бид нэр 99 онд автомашины аялал хийж 69-т Сутайн оргилд гарна гэсэн одоо баахан дэврүүн спортын маструуд ингээл яваад л тэгэл тэр мөнгө цасанд одоо жишээ нь 69-т хүрчээл цаашаа мотоциклаар дахиад явганаар гэл ингэхэд харанхуй болж яхад оргил авахад л яаж буунда гэдэг тухайгаас илүүгээр би энэ оргил дээр гарчлаа штэ гэдэг баяр баясгалан бүх зүйлийг дүүргэж явах жишээ нэ тийм ээ. Тэгээ одоо хаашаа буухаа мэдэхгүй тийм ээ. Гэх мэтэр тэгэхэд одоо ингээд сонсож явахад тим оргилууд дээрээс шүн буух гэж байгаа, орой буух гэж байгаа, одоо амнаас алдсан өчнөө тохиолдлууд байна тийм ээ. Гэдгээс ингээд юмны ирмэг дээгүүр явж байжтэй гэж бас бодогддог л одоо юм. Нөгөө илүү их хадал явдал, илүү их гоё зүйл, илүү юм руу одоо тэмүүлжсэн учраас наа талын нөгөөх одоо нэг бэрхшээлүүдийн төр чинь бол нэг тийм одоо байх ёстой юм шиг санагдах ч юм уу. Нэг өсөндөө л одоо тэнэглэх юм уу да. Гадаадд явж байгаад 2 удаа би бол өөх шахсан. Тэр нь бол нөгөө хоолны хордлого. Нэг нь Филиппинд, нэг нь одоо Төвдөд. Тэгээ одоо тэр Төвдөд миний одоо тэр хоолны хордлогонд орсон, тэр ухаан алдаж шоконд орж исэн тэр үе дараа нь тэр Бээжинд намайг авчирч Хятадын одоо айрмын цэргийн эмнэлэгт дэмжсэн шүү дээ. Төвдөөс Бээжин рүү ирсэн. Төвдөөс Бээжин рүү ирсэн. Төвдөд арай гэж одоо бараг л сэхэнд орж ингэж явж. Тэгэхэд миний хамт явж исэн нөхдүүд намайг тэрэгцэр дээр ингээд коридорт ингээд хамт Төвдөд аялж байгаа шүү дээ. Би нэг ханиаттай хүндэрсэн ханиаттай явцсан. Тэрийг нуугаа явчихгүй. Тэгэхээр чин тэр өндрийн орчинд бол очоод хатгалгаа болж байгаа. Тэгэхээр манай нөхдүүд л за бадмаа нэг жахан биеийн муудаад нэг жахан даралт маралт нэгсээд ингээд нэг имлэр ингээ яагаад тусдаа явсан тал гэж бодож байгаа. Тэгтэл үнэнээ цаана тэр хөшгний цаана бол би бараг л өхөл болж явах жишээ нь тийм. Багийнхандаа хэлээгүй. Гүйгөө багийнхандаа бадамсан буу тусдаа шууд имлэг рүү аваачнаа. Имжлэхгүй бол болохгүй шүү. Одоо ингэж ийм өндрийн нөхцөлд ингэж одоо зочрлын одоо хүнд нөхцөл байж болохгүй. Тэгээ нөгөөд бол ханиадтай юм чи заадагсан тусдаа нисчлээ гэдэл ингээ бодож явах жишээ нь тийм ээ. Гэтэл цаана одоо тийм одоо хүнд зүйл. Одоо миний бас нэг тэр Филиппинд бас нэг тийм явдал тохиолдсон. За тэр одоо жишээ нь Тайландд гэхэд л тэр Акулын булан гэдэг газарт доошоо одоо шумбалт хийж яхад 27 метрийн гүний одоо жишээ нь дайвинг гэж одоо шумбалт гэдэг тийм шумбалтанд ингээд орсныг дараа нь тэр Акулын булангийн тэр инструктор багш нөгөө шавнараа загнаж ирсэн байхгүй. Та нар энэ солиот сэтгүүлчийг дагаж тэр зураг авалтыг хийж өгч ягаад 27 м наад шин 18 м-с доош орж болдгоо газар.
Тэгэхээр би тэгсэн байхгүй хамгийн яраалт нь хүрээ. Би та нарт мөнгө өгнө гэ 5 $5 өгье гэхэд нөгөөд бол чинь шонж аамж. Тэгэхээр тэр бол тэр би чинь одоо 3 дахь шумбж исэн баг. Энэ үхлийн зав. Хэрвээ тэнд одоо амьсгал юм уу тэр усны даралттай холбоотой ямар нэг шоконд орох юм бол тэр гарч ирэх. Тийшээ гарч амжихгүй. Гэж л одоо тэгж багш загнажсэн тий. Одоо би ч яг 17 л явж ирсэн л да өмнө. Тэгэхээр ингээд эн чинь би өөрөө усанд гүн онцгой шумбдаг хүн биш шүү дээ. Зүгээр нэг амиа харгалал нэг усны мандал дээр нааш цаашаа явдаг юм хүн. Тэгэхэд нөгөө гүний гоё юм үзүүлнэ, шүрэн арал үзүүлнэ гэдэг тэр зүйлийн хин нөгөө синдромоосоо болоод ийм руу одоо жишээ нь орж явах жишээ нь. Уран бүтээлчийн хувьд бол маш шуналтай уран бүтээлч байж байгаа. Гэхдээ ер нь уран бүтээлч болгон тийм байдаг байх. Уран бүтээлч гэжтэй ер нь бол ямар нэг юм тэмүүлсэн хүмүүс. Тийм биз? Тийм тэгжл бодогдгийн. Тэгэл эн чинь яг намтар юм. Тийм тэгээд одоо тэр бүхнээрээ дараа нь бодож явахад надад сайхан санагддаг. Энэ яриатай залгуулад нэг зүйл асуумаар санагдчихэв. Бүр хачин жигтэй юр бусын одоо энгийн амьдрал дээр логикоор тайлбарлаж боломгүй ч юм уу? Тийм үйл явдалтай учрал тохиол одоо таны нэвтрүүлгийн явцад гарч ив. Мэдхгүй. Тэг үгүй баха. Тэг үгүй бах. Зүгээр бодглохлоор ингээд заримдаа энэ ч нэг хаяаны тохиолдсон биш. Дандаа ээлжсэн хүн учраас янз янзын юм зөндөө тохиолддог. Тэгээ тэр бүхнийг одоо онцгой сонин зочиртон зөвлөж хүлээж авахаасаа илүүгээр ингээд тэмдэглэж авах гадал илүү сониучрах гадал одоо ингээд л нэг тийм иймэрхүү байдлаас болоод сүүлд нь бодож байгаа тэр нэрээ амар сонин байжээ, энэ амар сонин байжээ гэх мэтэр зүйлүүд байдаг. Яг гоо зүсгүшилтэй холбоотой гач юмнууд л тааралдаг л да. Нэг удаа Өвранга нарийн тэл явж байсан чинь гойн манай энэ ханган нарууны орой дээр нэг чулуу ингээд байнга одоо тосоор хөлөрж идэг. Ийм шүтлгийн ийм том босоо ийм хөшөө чулуу уулын орой дээр байдаг. Гомон сони шүү. Одоо ингээд ямар ч хүүтэн байсан ингээд тос ингээд ялгараад тэгээд өөхөн тос ингээд хөлдөөд ингээд нэг чулуу бүрхэд байдаг. Тэг харахаар хаанаас нь ч гарч имээг үгэл. Тэг би одоо ямар сони тийм байхгүй. Та нар бити тийм сони юм яриад бай. Эн чинь бол хэн нэгэн шүтдэг ч юм уу хэн нэгэн яадаг тийм зүйл байх. Та нар мэдэхгүй тэр зүйл байгаа бах. Гэдэгсэн. Гүй бадмахад үнэхээр танд үзүүлчмээр байна гэдэг. Тэгээд одоо бүтэн өдрөө бараад зураглаачтайгаа хамт нөгөө газарч залуучуудтай хамт дранга нараар өгсөж шít. Тэгээд морьтой өгсөөр угаад нэг одоо 100-ны нэх зэвэргэн салхитай орой дээр гарч ирээд. Тэгсэн нэр үнэхээр нэг хүний хэрийн өндөр чулуу байна. Яг ингээ харсан чинь дээд талын хэсэг нь ингээ тослогтоод ингэчиж. Оцсон чи яг ойхон тос ингээ ялгарсан байж. Тэгэхээр нэ за юу яана. Энэ арагшаа тэр нэг 200 м яваад энэ арагшаа тонгоогоод үзье. Ар талд чинь аран ганхан байдаг үлээ. Та нар чинь баян онгорынхан байж. Юу өвөр ангахан байжтэй гэтэл. Тэгээд хоошоо ингээд ард руу ингээд хараад яваад ингээд өнгөсөн. Тэр дор ингээд голын хүндэд айлууд байна. Тэгээд би таамаглалаа. Яавч байгалийн чулуу бол тос ялгардаг байх. Учиргүй. Энэ бол ид шид биш. Энэ бодтой өөхөн тос байна. Тэгэхээр энэ өвөр талын улсууд тэгж боддог. Хойд талын улсууд одоо хаяа гарч ирж тагт юм байна. Энээс гарцаагүй. Тэгээ мэдчихлээ. Тэгэнгүүтээ тэднэрт тэгж хэлсэнгүй. Ягаад гэхээр хүмүүсийн итгэл үнэмшил хичнээн хазгай байсан ч төнөг шууд үгүйсгэх нь өөрөө их болигцвол. Хүний урам оголж болохгүй. Хоёрдугаар энийг алгуур ойлгох хэрэгтэй. Заавал хаа яг үнэн байгаа бай. За тийм ээ үнэн байна миний дөө. Зураг авчи. Гэт яаж ойлгуулаа та гэдгийг мэддэг. Тэгэл за сони юм үзлээ ахын дөө. Сони юм танаахан ер нь энэ шиг гардггүй манайхан чи ширэсээ гарахгүй. Ингээл одоо хэдүү яриа л ирсэн юм бэл. Ингээд өнгөрч. Дараа нь яг тэр нурууны арын хэсэгт зориуд очоод айл амтэр яасан чи энэ урдлын болоо юу одоо энэ болоог чи манайхан чинь үе гарч одоо жахан тагин шүү дээ одоо энэ чи ерөөсөө л манайхны өвд байцсан одоо яа гэх. Энэ зүйл батлагдаж байгаа гэсэн үг тийм ээ. Гэх мэтээс ахуулаад энэ гаж ачин юм шиг боловч иймэрхүү зүйлийн учир шалтгаан цаанаа
шинжлэх ухаантай эсвэл байгалийн үзэгдэл юмстай. Жишээлбэл одоо нэг тийм завхны дэсийн голд нэг эвэртэй мод байдаг. Одоо энэ ерөнхийдөө нэг 180 см орчимд бол нэг том модноос асар том аргалын эвэр ингээ ургацсан байдаг байхгүй. Тэгээд тэрийг одоо нэг нутгийнхан танилцуулаад олон жилийн өмнө. Гэхдээ энэ одоо ингээ эвэртэй мод байгаа. Одоо хардаа яг л амьд юм шиг ингээ тослогтой. Тэгээд эн чинь ерөнхийдөө бол миний багт бол нэг тийм нэг 150 см орчим байсан. Одоо ингээ 180 болчихлоо гэтэл. Тэгэл ёо тийм байна. Одоо тэгээд ханахан яаж үтдгийг, яаж тагтдгийг, юу гэж хэлдгийг, юу гэж ярьдгийг ингээл одоо юмнуудыг ингээд даавал. Дотроо би юу бодож байгаа вөхөр байгалыг ийм үзэгдэл юмсыг мэддэг хүн учраас одоо чулуугч ямар нэг материалыг, чадвар материалыг одоо мод 100 ургадаг гэж байдаг байхгүй. Тэгээ 100-аад ургаад ингээд дэше явна. Дотроос нэг органик шүүс элдв юм гарч байгаа учраас одоо энэ эвэр бол органик учраас энэний одоо жишээ нь содл элдв зүйлсээр бол ингээд чигдэж гэж бас болдог. Ингээл үзэл. За ингээд нэгэнт одоо дахиад ингээд сайхан явж байгаа юм болвол та бүхэд одоо энийг ингээд эрхэмлээд хайрлаад энэ чинь өрмөц юм шүү. Ийм юм ховор шүү. Гэт. Гоо та юу нэг дэлхий дээр юм таарлаагүй гэдэг миний аамыг асаагаал байдаг. Би үгүй эн чи юу ч биш эн чи зүгээр байж л байдаг юм гэж одоо хэлэлтэй биш. Гоо яг ганц нэг юм таарлаж яасан гэдэг гэсэн. Үгүй энэ тэгээ сонирн байгаас энэ бол ид шид мөн үү гэсэн. За би та нарт тайлбарлая да. Наадах ч одоо ингэж ийм үйл явцад байдгийг гэсэн чинь нөгөөд бол сая ухаарад. Үгүй гэлээж гисэн бид нар одоо ингээл итгээд ирсэн гэдэг. Үгүй тэр итгээд ирснээрээ л та нар байна. Гэхдээ мөн чанарыг ойлгодог байх хэрэгтэй гэх мэт. Ийм одоо жишээ нь онцгой үзэгдэл юм шиг байж байгаа тэр зүйлийн цаана маш энгийн үйл явц байгаа юмнууд зөндөө бий. Ид шийдлийг мэддэг хэсгүүд ч бол би тийм ээ. Гэх мэтээр одоо сони юмнууд бол бий л дээ. За яриад байвал ингээд жишээ зөндөө гарах. Их сонирхолтой байна. Одоо миний хувьд бол нүдэнд төсөөлөгдөөд л ерөөсөө яг сая нүдэнд харагдаас ингээд сонсч илаа. Тэг яг 600 удаагийн аялал хийгээд 600 удаагийн нэвтрүүлгийг бүрэн хэмжээний нэвтрүүлгийг бэлтгээд үзэгч олон түмэнд хүргэсэн хүний тухайд та бодоход тухайн цаг үед монголчуудын өөр бусад одоо үндэстэн улс орны хүмүүсээс ялгарх тэр ялгамжийг бас их илүүтэй тод та харж исэн болов гэж бодож байна. 90 он 2000 оны их үед бол одоо монголчууд төдийлөн гадны улс оронд аялдаггүй, гадны соёл иргэншилтэд тэр бүр өнөөдрийнх шиг юм одоо чөлөөтэй харилцдаггүй байсан цаг үе шүү дээ. Тэгэхээр тэр цаг үед та монголчуудын онцлогийг, ялгамжийг юу гэж харж байв? За тэрнээс өмнө нэг зүйл ахны хэлжмээр байна. Ер нь 600 нэвтрүүл 600 одыг аялал биш. Мэдээж хэрэг зарим нь 10 ингээд цоврал төрхөөр аялсан ч гэдэг юм уу. Энд тэгэхээр аялсан ч гэдэг юм уу цоврал байна. Мэдээж 600 аялал бол бүх зүйл гарцсан гэсэн үг биш. Тэгэл байх. 1000 гаруй нэвтрүүлгийн архив бол байна. Олон нь гарч чадахгүй. Амжихгүй шүү дээ бас. За зарим нь болохоор зэрэг за энэ одоо Францаар хэтэрхийд автагдчихлаа. 5-ыг гаргаад болий энийг дараа нь гаргая гэж яагаад ингээд архивлээд үлдсэн юмнууд ч бас байдаг. Гэх мэтээр ингээ юмнууд орон нутагт ч гэсэн одоо энэ аймгаар хэтэрхийх явчих гад байна. Энийгээ дараа нь гаргаж гэдэг юм уу. Тэгжээд л дараа нь гаргана гэж ятл нөгөөх нь хоцрогдсон ч байх ч юм уу тийм ээ. Тэгэлгүй байх уу. Жишээ 6-7 цагийн дүрснээс 45 минутын л нэвтрүүлэг гарч байгаа тийм. Тэгэхээр ийм юмнууд бол байдаг. За ер нь яг монголчуудын ялгааг одог бол ялгаа байлгүй яг үндэстэн болгоо хоорондоо ялгаатай. Гэхдээ нэг зүйлийг бид нэр ойлгох ёстой гэж боддtiin 3700 гаруй угсаатан дэлхийд байна шүү дээ тийм үү. Байсан ч гэдэг юм уу. Тэгээ тэрнээс чинь нэг 200-аад л улс болж үлдсэн. Тэрний нэг нь Монгол. Тэр дундаа монголчуудын одоо энэ улс орон тусгаар тогтносон бие даасан байж байгаагийн үнэт зүйлийн үнэлэмж нь их сонир. Нүүдэлж иргэншлийн үнэт зүйл дээр толгуурлсан ганцхан үндэст. Бусд нь бол суурьшмал соёл иргэншлийн үнэт зүйл хэв маяг тэрэн дээрээ толгуурлсан одоо ийм маягийн одоо тусгаар тогтнолын одоо үнэт зүйлийн үнэлэмжтэй. Тэгэхээр Монгол бол тийм одоо юу гэдэг юм дээр нэг сонгомл нүүдэлчтэй. Сонгонд нүүдэлчд гэдэг нь юу юм гэхээр нүүдэлчин тэнүүлчин болгон нэг хэлдэг юм биш. Сонгонд нүүдэлчд гэдэг нь бол
нүүдэлчдийн үйлдвэрлэлийн хэм маяг буюу амьдралын хэм маягийн одоо зохион байгуулалт хамгийн дээд түвшинд хүрсэн гэсэн үг. Нүүдэлчин хэрнээ төр тулсын төвхтэй, нийгмийн байгууллагын төвхтэй, өнөд зүйл, ертөнцийн үзэх үзлийн одоо үнэлэмжтэй ийм өөр хүмүүс нүүдэлчин хэрнээ гэсэн санаа. Бусад нүүдэлчин буюу ихэнх нүүдэлчд бол тийм төр тулсын төвхийг удаан хугацаанд залгамжтайгаар олон үеэр за ингээд түүхэнтэй бол бий болгоогүй. Тэгэхээр ч одоо 2000 гаруй жилийн түүхтэй төр тулсын түүхтэй нүүдэлчд. Гэтэл өөр одоо дэлхий дээр бол яг 60 гаруй сая нүүдэлчд бий л дээ. Тэдний хэсэг бусаг буюу улс орон иргэншлүүдийн нэг булан хязгаар энтерт хэсэг бусгаараа үйлдсэн тийм амиа арга заасан аж ахуйн одоо юу нүүдэлчдийн хэлбэртэй. Гэтэл монголчуудын оршиж байгаа энэ нүүдэлчдийн хэм маяг бол тогтолцооны шинжтэй буюу бие даасан орон зай иргэншлийн хэм маяг. Иргэншил биш гэж одоо тэр Английн эрдэмтэн дэлхийн төвхийн одоо эцэг энтер гэж нэрлэгддэг Арнольд Тойнби томьёолсон тэрийг манайхан их барьдгийн. Үнэндээ бол иргэншил гэж юу юм гэхээр нийгэм өөрөө эзэн харьяатын ёс байгуулалт шилжсэн хэсэг тухай асуудалтай холбоотой. Энэ газар тариалан үйлдвэрлэл эсвэл хөдөө аж ахуй, мал аж ахуй байсантай бараг хамаагүй. Яг тэгвэл тэд нар өөрсдөө л нөгөө юу хэлээд дээ шүү дээ. Суурьшмал иргэншлийн онлол гаргасныхаа суурьшмал иргэншлийн бос онлоо энийг иргэншил биш гэж үздэг тийм буруу томьёололтой холбоотой. Яг тэгвэл мэдэхгүй учраас. Гэтэл энд бол байгуулал эзэн харьяатын ёс буюу нийгмийн зохион байгуулалттай, өндөр зохион байгуулалттайгаар гишүүн байгуулал удирдах бүтэц аппарат гэдэг одоо зохион байгуулалтаар үдирдэж монголчууд байна. Тэгэхээр зэрэг монголчууд яг энэнийхэн улмарыг дагаад одоо нөгөө өөрсдийнх нь зан характер, нийгмийн үнэлэх үнэлэмж, бусдад харьцах харилцаа, амьдралын хэв маягийн хэлбэр энтернийх өөр. Тэгээд энэ нь одоо суурьшмал иргэншил рүү алгуур шилжиж байгаа сүүлчийн нүүдэлчд. Юуцэн сүүлчийн магикан гэдэг шиг сонгол нүүдэлчдийн ертөнц гэдэг бол монголоор дуусна. Энэ бол байхгүй болно. Бид бол сүүлчийн магиканууд буюу мөхөж байгаа хэсгүүд нь л байна л да. Дэлхийн бүхэлдээ л мэдээж хэрэг нүүдэлчин байсан. Эхлээд амьтан байсан учраас. Тэгээл суурьшаал ингэж явсаар байгаа л одоо сүүлчийн үлдсэн арал нь байд юм да. Өнчин арал суурьшмал иргэншлийн бүсэлтэнд түүний нөлөөг аваад хайлж байгаа хэлбэр. Тэгэхээр энэ бол маш сонирхолтой үе дээр байгаа. Одоо энэ дээр нөгөө хуучин байгальлаг хэв маягийн амьдралынх нь дурсамж үлдвэр байдал суурьшмал иргэншилтэй хэрхэн зохицож уусаж эндээ орж байгаа сорилтууд нь яг бидэн дээр ажиглагдаж байгаа. Тийм үе үндэстэн. Учраас бидэнд маш тийм сонирм юмнууд л байх. Тэгээ соёл иргэншлийн хожим судлагдах соёл иргэншлийн бас нэг онцгой хэсэг бол яг манай монголчууд дээр явагдаж байна гэж хэлж байна. Хожимч биш өмнөж одооч. Одооч гэсэн. Бидний гэр бүлтэй хандлага энэ янз бүрийн одоо ёс заншилтай холбоотой зүйлс, уламжлал, бахархлын хэв маягууд, ёс суртахуун дээр яг өөрийн гэж үлдсэн зарим зүйлс интернет чухал. Тэгээ яг энийг бол одоо нийтлэг хэлбэрээр байх нь их чухал гэж олон хүн соёлтой болох гэж их тулгадаг л да. Гэхдээ энэ нь бол тийм тулгалтын зүйл гэхээс илүүгээр зэрэгцэн орших, хин хэнийг хүнд итгэх тийм зүйл байх ёстой. Тэгтээ зэрэг тэрийг одоо бид нэр их нарийн судлах ёстой. Бид нар нүүдэлчний хэв маягаас юуг нь одоо аваад үлдвэл. Жишээлбэл хөвшлийн хувьд байгаль дэлгүү ойрхон байх, байгалийн хуульд захирагдаж тэрнтэй зогцсон орших хэв маяг гэж юу юм бэ? Тийм ээ. Гэтэл яагаад дэлхийн ертөнц бүхэлдээ суурьшмал иргэншилтэй болж байгаа мөртлөө байгальд ойртох, байгалийн төлөө хүн зэнтэй байх гэдэг бол хамгийн чухал юм а гэдэг тунхаг яриад байдаг. Тийш явах гэж чаддгүй. Гэтэл байгалаас ирж байгаа нэг хэсэг байгаа. Тэр нь бүтүүлэх гэсэн үг биш. Тэгээ энэний учир шалтгааныг бид нэр олмоор юм шиг тэнцвэрийг одоо бодож зохицуулмаар юм шиг одоо ийм байдаг. Нэгэнт алдчихвал ер нь гэхдээ дийлдэхгүй л дээ. Яг тэр чинь илүү хүчрхэг иргэншил
биднийг нөмөрч байгаа гэсэн утгатай. Тэгэхээр бид бол яаж тэмцэх нэмэргүй зүгээр л бууж өгөх ч гэдэг юм уу. Өөрийнхөө жаахан зүйлийг хадгалах ч гэдэг юм уу. Иймэрхүү маягтай. Ерөн зүгээр нүүдэлчин байгаа маань бидний дутагдал гэдэг юм уу. Бидний сол дорой байдал, бидний ичмэр зүйл бол биш. Энэ бол харин ч дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн явцад хөгжлгөөр үйлдсэн ер бусын хэв маяг байна гэсэн санаа. Энэ биднэр дээр байгаа. Энийг одоо юу гэдгийг авч үлдэх гэдэг нь бол боломжгүй болцсон. Бидний бүр нийгмийн бүх механизмд өөрчлөлт учраас, хөшүүргүүдэд өөрчлөлт учраас харин зүгээр энийг хадгалж хамгаалах, таньж мэдэх, түгээн дэлгэрүүлэх хэлбэрийн байдлаар үлдэнэ. Гэсэн зүйл. Тэгээд тэр одоо үндэсний соёл зан заншил үнэт зүйлсийн үндсэн одоо юу гэх юм те кодууд гэж хэлдэг. Одоо нууцлал гэх юм уу үндсэн элементүүд зүйлс. Тэр зүйлүүдийг хадгалж үлдэх нь чухал. Тэр зүйлийг мэддэг байх нь чухал. Энэ нь одоо бид нэр хэрэгжүүлж чадахгүй байлаа ч гэсэн тэр зүйл бидний дунд үлдэнэ. Тэр сони юмнууд л та тийм жижиг заншлын хэв маягийн зүйлүүд дээр их том утга агуулдаг юм байна гэж боддог. Жишээлбэл одоо би Израилуудаас нэг сонин зүйл хардаг. Израильд ингээд очингууд айл болгонд ингээд очихоор дэлхийн улс орнуудад баг байдгүй нэг ер бусын гоё зүйл бий. Тэр ингээд айлд очингууд айлын хаалганы одоо юун дээр хатавч гэж хэлдэг тийм ээ. Хатавчин дээр нэг юм урт зовгийн дүү ер бусын хээтэй янз бүрийн хээтэй л дээ. Ийм урт зовгийн одоо жишээ нь металл чимэглэл байдаг. Хээ байх шүү дээ тийм ээ. Тэр яадаг юм бэ гэхээр Израиль айлд ирсэн хүн айлд ирээд тэр зүйлийг ингээд гараараа илээд үнсдэг. Тэгээд тэр айлд ордог. Тэр айлд хүндэтгэл үзүүлж байгаа гэсэн үг. Айлд хүндэтгэл үзүүлэхээс их дээгүүр зүйл. Тэр ямар их гоё хүндэтгэл, ямар их тэр хайр юм уу? Нэг тийм их гоё заншил. Энийг харангууд пөөх ямар амар дип юм бэ? Ямар гүнзгий юм бэ гэд тэр зүйлээс мэдрэгддэг. Зөвхөн тэр заншлаас. Өөр нэг зүйл нь арабын ертөнцийн залуучуудыг бид нэр ингээл харахтаа нөгөө тэгэл лалын шашин машин терроризм гэл банда тэгэл сахал махал одоо те ингээл нэг баахан юмнуудаар ингэж боддог. Гэтэл яг арабын хоёр зүйлийг үзэхэд маш уйрам онцгой гүнзгий гэдэг хоёр зүйлийг мэднэ. Нэг нь залуус хоорондоо хэрхэн уулзж байгааг мэд харахад яг ингээд хажууд ингээд пабанд юм уу ямар нэг газар сууж яхад үе тэнгийн залуус хоорондоо уулзахдаа чин сэтгэлээсээ тэрвэрлдээд нэг үнсдэг. Тэр зүйл амар энергичний бүр ингээ хүнд ингээ амар гой хүрдэг тийм зүйл. Яана ийм зөөлөн, ийм хүнлэг, ийм хүндэтгэлтэй ханддаг хүмүүст тийм одоо амар харгас гаж зүйл байна гэж юу гэж. Нөгөө нэг зүйл нь юу гэхээр хэрэг исламын сүмд өөр шашинтай хүн ордгоо шүү дээ. Тэгээд зариуд одоо янд гэдэг нь Монгол улсын одоо аль биесний төлөөлөгч маягтай ингэж явж явах үед орох тийм боломж үүснэ. Тэгээд хүлээ угаагаад, гараа угаагаад, хувцсаа гадаа үлдээгээд тэгээд тэдний авраг том сүмүүд рүү ороход ер бусын тийм их гайхамшигтай ертөнцид орж ирэх шиг санагддаг. Тийм амар хүч гэдэг юм уу, тийм том мэдрэмж хүнд нөлөөлж идэг. Тэгээ ийм соёл, ийм том юмны хэсэг байж байгаа улсууд яаж ч бусдын юмыг өөрийнхөө дээгүүр тавих уу, даах уу лээ гэж бодогдох. Тэгэхдээ энэ сүм ямар утга учиртай, лалын шин ямар утга учиртай тухай надад тайлбарлаагүй шүү дээ. Зүгээр надад ирж байгаа мэдрэмж. Тэгэхээр энэ мэтэр ингээд соёл иргэншил болгонд өөрийн тэр хүчрхэг байдал, онцлог, гайхалтай зүйл. Жишээлбэл Монголын наадмыг үтсэн гадныхан эсвэл хээр талд одоо жишээ нь монголчуудын дур зоргоор амьдарч байгаа байдлыг харангууд ерөөсөн гайхалтай зүйлийг хардаг. Хүмүүс эрхчлөөтэй байж болдог хийгээд байгаль дундаа зүгээр эзэн шиг байж болдгийн хэв маягийг эндээс харангууд өөр хаач хараагүй зүйл байдаг. Тэр нь тэр чөгчөө ивэнкүүдийн харснаа тэр ядуулаг ахугаас амар хүчрэхэг бий даасан тийм зүйл.
гэх мэтчлэн. Одоо таны яриаг үргэлжлүүлэн сонсомоор байвч нэвтрүүлэг маань хугацаатай учраас энэ түрээс дуусахаас одоо аргууд хурч байна. Тэгээ сонсгодыг сонирхолтой байлаа. Одоо болдог бол үргэлжлүүлэн илүү сайн сайхан юмнуудыг их сонирхолтой, содон, сонсууштай, мэдүүштэй ийм санаа хачныг одоо сонсомоор байна. Тэгээд их олон гайхамшигтай өөрийн аяллуудаасаа, мэдрэмжүүдээсээ, туршлагаасаа бидтэй өнөөдөр хуваалцсан танд их баярлалаа. Тэгээ уучлаарай нэвтрүүлгийн цагийн түрээ өдрөсч. Аялын цагийн нэвтрүүлгийг дахиж сэргээж жилд цөөхөн төслөөр хийе гэж залуучууд саналж намайг бас дэмжиж байгаад бас таатай байгаа. Гэхдээ энэнд тийм хэмжээгээр цаг зарцуулаад мэдээж тийм хэмжээний одоо хэлхээ холбоо дэмжих хамтрагч хүмүүс олдоод ингэж чадвал явах бах. Залуучууд бол урамтай одоо намайг л явуулна л гэж байгаа. Тэгээд тийм болоод үзэгчтэйгээ дахиад тэр талаараа уулзна. Үгүй бол одоо яг хийж байгаа судалгаа шинжилгээний ажил гэдэг юм уу энэ зүйлээрээ л ингээл цаашаа явах юм. Энэ аль нь надад бол сайхан зүйл. За ингээд үзэгчийн хуваар хүүхэд наснасаа эхлэн таны нэвтрүүлгийг үзсэн хүний хуваар одоо таныг үргэлжлүүлэн аялын цаг нэвтрүүлгээ хийгээсээ илүү сайхан олон дугаар яваасаа гэсэн ерөөлийг өргөөд нэвтрүүлгээ өнөөдөр дуусгах гэж бодож байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ бид өнөөдөр сэтгүүлч судлаач соёлын гавьяа цэцгэлтэн Бадам Самбуутай ярилцлаа. Энэ ярилцлага Монгол телевиз олон терминалийн пэйж дээр хадгалагдана. Мөн YouTube хуудсан дээр чөлөөт ярилцлагыг хайгаад орвол хамгийн одоо сүүлийн ярилцлага болон байрших болно. Маргааш 14 цагаас эргэн уулзъя. Баяртай.